TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сараа сургуулиасаа гараад гэртээ харахаар шороотой замаар алхаж явлаа. Түүнийг хөлөөч ирэн алхах бүрдэн тоос манран хоцорно. Хацрыг нь даган нулимс асгарах хачээ. Би ч үнэхээр муу юм аа. Ангид байгаа бүх хүүхэд хийж чадаад байхад би яахаараа чаддаггүй юм бэ гэж дотроо шанална. Хүүхдүүд түүний хажуугаар аз жаргалтайгаар гүйж хамтдаа ярьж инээж байгаа харагданаа. Сайн байцгаана уу? Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр тавтай морил. Энэ онцгой цагаа бид та бүхэнтэйгээ хуваалцахад үнэхээр баяртай байдаг, тэсэн ядаг хүлээдэг шүү. Тэгээд сараа охинд юу тохиолдсон болоо, харих замдаа шаналсан зүйл нь юу юм болоо гэж бас бодож илаа. Тэгээд бас харихаар нь ээж нь түнд юу гэж хэлэх бол гэж бодохоор бас гайхаж байна. Сараа гэртээ яваад ороход нь гонигтай байгааг нь ээж нь ердөө анзаарсангүй. Сараа оройн хоолноос өмнө хийх юм байгаа шүү. Бушуулаарай гэж ээж нь хэллээ. Охин ээжийнхээ хэлснээр ус авч хідэн өхөртөө өвс тавьж өгөв. Тэр дөнгөж 7 настайч тэр аль хизээний өөрийгөө юу ч хийж чадахгүй гэж боддог болчихсон байв. Сараа өөрийнхөө тухай бодох бүрдээ би ер нь юу ч чаддаггүй юм байна дөө. Хүүхдүүд бүгдээрээ л сайн хийдэг. Харин би юу ч хийж чадахгүй юм. Би гэж хэрэггүй тэнэг амтан. Багшийн асуултанд буруу хариулах тоолондоо гэр бүлээ жилэг дог болгох юм байна гэж бодсоор л эцэст нь би маргааш сургуультай явахгүй гэж Сараа шийджээ. Хөрхөдөө Сараа охины түүхийг сонссон чинь нэг гонхтой болоо явчлаа. Тэгээд юу болоод тэгэж их шансан юм болоо гэж бодож байна. Тэгээд зүгээр л ганцхан асуултад буруу хариулсныхан төлөө ийм одоо болоод байгаагүй илгүүдээ гэж бас бодлоо. Тэгээд ариуна бидэнтэй бас ярилцахаар ирсэн байгаа. Баярлалаа. Тэгээд яг ийм нөхцөл байдалд одоо бий болоход одоо яах ёстой вэ гэдгийг одоо бидэнд тайлбарлаад өгөөч. Ер нь яг бид яг юу хийж чадах вэ ийм нөхцөл байдалд. Тэгэхээр энэ бол үнэхээр гонхтой төв. Хичнээн хүүхэд хичээлээ тараад харах замдаа аль нэг хичээлээ ойлгоогүй улмаас ингэж их шаналдаг болохыг та нар мэдхүү. Олон хүүхэд сургууль дээрээ хичээлээ ойлгоогүйгээс эсвэл багшийнхаа асуусанд хариулж чадаагүйгээс болоод Сараа шиг гонигтай бодол тийсэр гэртээ хайрдаг. Ихэнхдээ багш нар дуугаа хүүхдүүдийн дотроо юу мэдэрч байгааг ойлгодгүй. Өнөөдөр ч гэсэн би бодсоор л байна л да. Хичээлээ ойлгохгүй эсвэл сургууль дээр хэцүү байгаа Сараа шиг хүүхдүүдэд яаж туслах вэ гэж. Яг зөв. Суралцах мэдээж чухал. Гэтэ бид нар хүүхдүүдэд үргэлжил сайн сураасаа гэж хүсдэг. Хэрвээ бид нар өөрсдөө хүүхдүүд байснаа бодоод үзвэл бүх хичээлийг сайн хийж одоо мэдээж чаддаггүй байсан шүү дээ, тий. Тэгэд математик гэхэд л хүүхэд бүр одоо амаргүй даваа гэдэг, тий. Хичнээн давтаа дасгал хийсэн чинь нэг бодож чадахгүй байсараа л байгаад идэг. Тэгээ би яг нөгөө Сараа шиг хүүхэд байсан л да. Ялангуяа нөгөө математик текст одоо шалгалт ирэх үед одоо тухайн өдөр маш хэцүү болдог. Маш хэцүү байдаг байсан. Тэгээд сургууль руу бүр явмааргүй санагддаг байсан. Би хичээлээс хоцрогдоод байгаа хүүхдүүдтэй ажилладаг л да. Миний туршлагаас харуул зарим хүүхдүүд хичээл хийгээ сайн дүн авах нь битгий хэл. Зүгээр л доктортой суугаад сайн сонсоход хүндрэлтэй байдаг. Зарим нь хичээлээ сайн ойлгодоггүй. Бидний хувьд хүүхдүүд аль нэг хичээл дээр хизээ нэг цагт хүндрэлтэй үе гардаг гэдгийг ойлгох нь маш чухал. Ер нь тэгвэл яг ийм үед ээжүүд яг нөх хүүхдүүдтэй ер нь яаж туслах хэрэгтэй гэдэг вэ? Ер нь их энгийн штэ. Таны зүгээс хүүхэдтэй сургууль дамжилттай сурахад нь тусалж чадах хамгийн наазахын зүйл бол тэд суралцах нь чухал гэдэгт л итгэх хэрэгтэй. Ийм энгийн гэж үү те. Харин тийм ээ. Хүүхэд чинь суралцах нь чухал гэдгийг эцэг эхчүүд сайн ойлгох юм бол тэд сайжрах л болно. Түрүүн Сараагийн түүхийг ярьж байхад та нар анзаарсан уу? Ээж нь Сараагийн өдрийн үйл явдлын талаар тоохгүй байгааг. Магадгүй санаа тавьдагч Сарааг сургуулиасаа гэртээ ирэхэд нь санаа тавьж байгаагаа харуулсан болов. Тэр өдөр Сараагийн сургууль дээр юу хийсэн талаар тэр ямар ч асуулт асуусангүй штэ.
Ээж нь зөвхөн оройн хоолны өмнө л хийж амжуулах ёстой зүйлээ л бодож хэлсэн баг. Тэгэхээр ээж нь юу бодоод ингэснийг ойлгоол байна л да. Би ч гэсэн ойлгож байна. Гэхдээ хүүхдийн чинь тухайн өдрийн үйл явдал онцгойлон сургууль дээр нь ямар байсныг ойлгох нь юуны түрүүнд чухал штэ. Хэрэг та хүүхдээ сургуулиас нь авч хүргэж өгдөг ээж бол хүүхэдтэйгээ хамт алхаж явахдаа ярилцах нь маш чухал. Хэрвээ ганцаараа яваад гэртээ ирдэг бол магадгүй хоол бэлдэж явахдаа ярилцаж болно штэ. Та үүнийг хийдэг байсан ч хүүхэдтэйгээ өдрийн цагаар сургууль дээр юу хийснийг нь ярих нь маш чухал. Та хүүхдээсээ өнөөдөр сургуулийн нь юу нь хамгийн их таалагдсан бэ гэж асууж болно. Эсвэл өнөөдөр ямар түүхийг уншсан бэ гэх мэтэр асуултуудыг асууж ярилцаж болно. Тэгвэл хүүхэд чинь ээж аваагаа үнэхээр хичээлийг нь сонирхдаг гэдгийг нь мэдэж аавна гэсэн үг. Бас нэг анзаарах зүйл нь эцэг эхчүүд өөрсдөө заавар зөвлөгөө өгнө гэхээсээ илүү сайн сонсогч байх нь хамгаас чухал байгаа. Тийм байна. Тэгээ намайг баг байхад нөгөө ээж одоо надтай зөндөх ярилцдаг байсан санагдаж байна. Тэгээд би болсон бүхэл зүйлээ нэг өдөр болсон бүхэл зүйлээ яриад нөгөө гэрийн даалгавраа одоо ээж надад зааж өгөхгүй ч гэсэндээ яг өдөр юу болвоо гэдэг зүйлийг өдрийн талаарх болсон зүйлүүдийг надтай их ярилцдаг байсан санагдаж байна. Ээж чинь чамд сайн үлгэр дуурайл болсон байна штэ. Тэгэхээр хүүхдийнхээ хичээл сургуульд анхаарч байгаа бас нэг хэлбэр бол хүүхэдтэй хичээл хийх цаг гаргаж өгөх нь чухал. Хичээлээ хийх цаг хугацаа орон зай гаргаж өгөх бас маш их чухал ахна. Тэгэхээр хүүхэдтэй сурах чухал гэдгийг ойлгуулахаас өмнө та өөрөө хүүхдээ сурах чухал гэдгийг ойлгох нь чухал юм байна шүү дээ. Тийм нэрэл нөгөө хичээл дээр хийсэн зүйлийг нь сонирхоод асуугаад байхаар маш сайхан санагддаг да тий. Өөрт нь ч мэдрэмжинд нь ч томоохон өөрчлөлт гардаг. Ер нь тэгвэл хичээл дээр ямар нэгэн зүйл ойлгохгүй одоо байгаа бол яаж туслах вэ? Яг нөгөө сараа шиг болцсон тий. Сараагийн хувьд нөгөө хичээлээ хийж чадахгүй одоо байгаа нь асуудал байгаа шүү дээ тий. Тэгэхээр эхлээд хамгийн чухал зүйл нь хүүхэд чинь аав ээж нь өөрийг нь хайрладаг гэдгийг мэдэх ёстой. Ямар ч тохиолдолд зөвхөн хичээл сайн хийдэгт нь биш, байнга хамт байж, тэрвэрж, урамшуулж авах нь тэднийг альваа зүйлд амархан бууж өгөхгүй байхад нь тусалдаг. Дараагийн анхаарах зүйл нь хүн шин зүйл сурч байхдаа алдах, ойлгохгүй байх зэрэг бол байдаг л зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Та ч гэсэн шин зүйл сурахдаа алдаж ондог шүү дээ тий. Харин тэгдэж ш тий. Би ч гэсэн биелүү хийх гэж шин одоо жор туршиж үзэхдээ заримдаа амтан тийм гоё болдоггүй. Гоё амтд гаргахын тулд одоо ихэвчлэн 2 юм уу 3 удаа туршиж үзчихэж л одоо гоё амттай болдог. Тэгэхээр томчууд өөрсдөө шин зүйл сурахад амаргүй гэдгийг мэдэж байгаа юм чинь хүүхдүүдээ ч гэсэн ойлгох хэрэгтэй. Сарагийн ээж ч гэсэн хүүхэд нь хичээл дээр буруу хариулсандаа гонигтай байгааг ойлгох бах. Тийм шүү, мэдээч нөө хүн болгоно л ямар нэгэн зүйлийг буруу хийж одоо байсан мэдрэмж авч байсан байдаг шүү дээ тий. Тэгэл яах вэ? Би ч гэсэн тэгж ядж байна. Бусад хүмүүс надтай адил асуудалтай тулгардаг гэдгийг мэдэх нь хэцүү үед ганцаараа биш юм байна гэдгийг одоо тайвширлыг өгдөг. За тэгэхээр хүүхдүүдтэй эхлээд хайраа харуулах хэрэгтэй. Дараа нь сурах нь хэцүүч, сургуульд хэцүү байх нь хэвийн зүйл гэдгийг одоо ойлгуулж байх нь хэрэгтэй юм байна. Тэгвэл яаж хүүхдээ одоо сул байгаа тал дээр нь өсгөх нь одоо туслах вэ? Юуны түрүүнд багштай нь уулзаж ярилцаж болох юм. Багш нь хувьчилж тайлбарлаад өгвөл амархан ойлгож явах зүйл байсан байж болох юм тийм ээ. Тэгэхээр бас илүү давтаж ойлгож болох сургалтын материал багшаасаач авч болно. Та өөрөө хамт байж агаад багшаар нь заалгаад авбал дараа нь гэрт нь өөрөө тайлбарлаад өгч чадна шүү дээ. Тэгээд багш нь тайлбарлаа заагаад өгөхөд дуртай байх нь ойлгомжтой. Тэгэд өөр яг ямар санаа байна вэ? Яг зөв. Зарим хүүхдэд илүү сайн дасгал дадлага хийх хэрэгтэй байгаа шүү дээ. Заавал багш нь ихгүй хичээлийг нь сайн мэдэх хинэрч туслуулж болно. Тэгвэл байнга л хичээл тавтлагын хэлбэртэй суулгаад байвал хүүхэд залхах болно. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань хүүхдүүддээ сурахт нь хэрхэн дэмжих талаар ярилцаж байна. Ялангуяа сургууль дээр нь асуудал гарах үед ээж аав нь яаж туслах талаар санал бодлоо солилцож байна. За тэгэхээр ээжүүд хүүхдүүдийн төлөө санаа зовох нь илбэг байдаг шүү дээ. Угаасаа их хүний одоо төрлөх чанар юм а та.
Гэхдээ ээж нь байнга санаа зовоод түүнийгээ хүүхэдтэй илэрхийлээд байвал хүүхдийн санаа зоволт бүр тэр тусмаа итгэлгүй байдал нь улам нэмэгдэж эхэлнэ. Би хувьдаа ингэж их санаа зовоод эхлэхээрээ Библийн нэг үгийг санддаг л та. Есүс бол Бурхан. Тэр хүүгийн дүрээр энэ дэлхий дээр хүн болж төрсөн нь Бурхан гэж хинбэ гэдгийг хүмүүст маш тодорхой харуулж зааж өгсөн байдаг. Есүс хаанчээсэн хүмүүст заах дуртай байсан. Тэгэд нэг удаа уулан дээр зогсоод хүмүүст Бурханы тухай ярьж өгсөн байдаг. Энэ нь уулан дээрх сургаал гэдгээрээ алдартай. Есүс тэдэнд яг юуны тухай ярьсан бэ? Түүний хэлсэн үг нь Бурханы үг болох Библиэд бичигдсэн байдаг л да. Тэгэхээр би та хоёрт уншиж өгье. Матай номын 6 дугаар бүлгийн 25-аас 34-т. Иймд би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхэн төлөөч санаа бүү зов. Амин хоолноос, бие нь хувцснаас илүү эрхэм босов. Тэнгэрийн шуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, сарвчанд хадгалтгүйч, Тэнгэрлэг эцэгч нь тэднийг тижээдэг юм. Та нар тэднээс үлэм жилүү үн цэнтэй биш үү? Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдүр өдөртөө хангалттай. Тэгэхэр бүгдээрээ бодоод үзье. Ямар ч нөхцөл байдалд байсан гэсэн бид санаа зовлтоор юу ч өөрчилж чадахгүй гэж Есүс бидэнд маш тодорхой хэлжээ. Тийм байна. Санаа зовлт тус болохгүй гэдгийг маш сайн ойлгуулж өгсөн. Ариунуудаа маш их баярлалаа. Тэгэд бүгдээрээ дараах дууг сонсоод үргэлжлүүлэн ярилцгаая.
Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ хамт байгаад баярлалаа. Тэгээд бид санаа зовлтын талаар ярилцаж байгаа. Тэгээд ямар ч нөхцөл байдалд санаа зовж одоо бачимдах нь бидэнд тус болохгүй гэдгийг одоо дугаараараа бид нэр ойлгож авч байна. Тэгээд дуу сонсохын өмнө уншсан Библийн хэсэгт бүр тодорхой хэлсэн байгаа. Есүс дагалдагч нартаа санаа зовхын оронд хэрэгцээтэй бүх зүйлээ Бурханд найдах ёстой гэдгийг зааж өгсөн байгаа. Тийм шүү. Есүсийн сургаал өдөр тутмын санаа зоволт ямар ч үр дүнгүй болохыг бид нар зааж өгсөн байна шүү дээ. Санаа зовох тусмал бид бухимдсан бас сэтгэл хөдлөлттэй болоод эхэлдэг. Тэгэд эхлэхээр тулгамдаад байгаа асуудлаа бас шийднэ гэж ер нь бараг л байхгүй болчихдог шүү. Яг үнэ. Санаа зовоод байхаар л улам л хямраад идэг те. Энэ нас мэдээч эрүүл мэндэд маш муу байгаа тий, сайн биш. Нойргуудах тохиолдол ч гэсэн одоо бий болж ирдэг тий. Тэгэхээр санаа зовоод байвал шуурнуудын тухай бодоод үзээрэй. Есүсийн өгсөн санаа нь шууд энэ дэлхий дээр нэг их чухал олон ажил хийгээд байдаггүй ч Бурхан тэднийг бүтээсэн. Тэдэнд санаа тавьдаг гэдгийг онцолж хэлсэн тий. Тэгэхээр тэд нэр онцгой чухал хэрэгтэй болохоор санаа тавьдаг юм биш. Харин тэднийг өөрөө бүтээсэн болохоор санаа тавьдаг юм шүү. Сонсогч маань энэ нь надад ямар хамаатай юм бэ гэж бас бодож иж магадгүй. Тэгэхээр та нарыгаа сайн санаж байгаасаа гэж хүсэж байна. Есүс хүмүүст хандан та нар шувуунаас илүү үн цэнтэй биш үү гэсэн байна шүү дээ. Тиймээс шуудад санаа тавьж байгаа Бурхан та нарт ч бас санаа тавих болно. Гэхдээ заримдаа хүмүүс идэх хоол байхгүй тохиолдолд бас байдаг тий. Тэгвэл Бурхан тэдэнд хайргүй болсон гэсэн үг үү? Тийм ээ. Тэгэхээр энэ дэлхийд маш их одоо олон асуудал, бэрхшээл асуудлууд байна шүү дээ. Гэхдээ хүнд хэцүү зүйл тохиолдож байна, хэцүү байна гэж санаа зовсноор тэр болгоныг шийдэж чадах уу? Харамсалтай нүггүй. Гагцхүү энэ бэрхшээл зовлонтой дэлхийд Бурхан чамайг хайрлаж байгаа гэдгийг битгий мартаарай. Тэр өөрт нь найдаж түүн рүү хандаасаа гэж л хүсдэг юм шүү. Цугласан олон хүнд Есүс бас нэг зүйлийг хэлсэн байгаа. Маргаашийн талаар санаа битгий зов. Маргааштай санаа тавина гэж хэлдэг. Би ч гэсэн маргаашийнхаа асуудалд санаа зовтгоо л доо. Хүүхдүүдийнхээ хормыг хийх мөнгө яах вэ? Нөхөр маань нас орчихвол би яах вэ гэх мэт тий. Энэ бол үнэхээр хэрэггүй санаа зовлт байгаа. Хэдийгээр хичээл зүтгэл гаргаж болохч санаа зовлтоор юу ч хийж чадахгүй шүү дээ. Есүс биднийг өнөөдөртөө санаа тавьж хэлж байгаа. Өөрчилж чадахгүй зүйлдээ санаа зовж суухаа болчихвол бусдыг сонсож харж чаддаг болно. Би санаа зовоод эхлэхээрээ эргэн тойрныхоо анзаарч сонсгоо байцгадаг ийм талтай л да. Хин гунигтай байна. Найз маань яагаад чимээ аниргүй байна гэдгийг анхаардаггүй. Харин маргаашийнхаа асуудлыг Бурханд өргөчхөөр өнөөдөртөө төвлөрж найз нөхдөө урамшуулах, маргааштай санаа тавих сөхөөтэй болж эхэлдэг. Ер нь бусдад анхаарал тавиад эхлэхээр өөрийн зовлон бэрхшээл багасж эхэлдэг л дээ. Баярлалаа Ариунада. Тэгээд Есүсийн хэлсэн энэ үг үнэхээр одоо санаа амраалаа. Тэгээд бид санаа зовсноор амьдралынхаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй юм байна гэдгийг бас ойлгож авлаа. Харин нөхцөл байдлыг бүр дордуулж
магадгүй те санаа зовсноор. Тэгээд санаа зовох тусмал асуудал улам томордог. Бурханд найдаад залбирвал хэрэгтэй зүйлээр тань хангах болно. Тэгээд шуудыг харах бүрдэл Есүсийн үгийг санацгаая. Есүс хэлэхдээ тэд тариа таарч ургац хураан хагалдаггүй ч Тэнгэрлэг эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс хол илүү үн цэнтэй биш үү гэж Есүс хэлсэн байгаа зү тий. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөхөөс өмнө нэгэн сонсогчийнхаа загтлыг би хуваалцъя гэж бодлоо. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийнхээ төлөө бурхан талархъя. Бид хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах, асуудлаа яаж шийдвэрлэхээ мэддэггүй байлаа. Одоо бол Есүстэй хамт бүхий л шийдлийг олж чадхаар байна гэж бичсэн байгаа юм л та. Тэгээд энэ цагтл танд ч бас уран болох байх гэж бодож байна. Тэгээд танд асуулт байх юм бол та бидэнтэй холбогдоорой. Бас бусдтай санаа бодлоо хуваалцаж урамшуулахыг хүсвэл таас биднэрөө холбогдож таас бичиж олно шүү. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзалтлаа. Тэр баяртай. Бурхан таныг эвэг болтугай. Баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.